За юу яцхан guys та бүхэн энэ гайхалтай өдрийн мэндийг хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн хувьд гэх юм бол та бүхэнд дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Роналдиньогийн талаар ярихад бэлэн болоод байна. Та бүхэн бичлэг эхлэхээс өмнө юу хийх юм гэж байгаа шүү дээ. Манийга дэмжиж лайка дараад дор байгаа хэсэгт subscribe дараад өгөөч. За олон юм ярилгүй шууд хэдүүлээ бичлэг рүү орцгоё. За Роналдиньогийн хувьд гэх юм бол 1980 оны 3 сарын 21-нд Бразилийн Порто Алегре гэдэг нэртэй хотод өсөж төрсэн байгаа. Тэгэд багаасаа нэлээд их ядуу хэцүү амьдралаар туулсан. Тэр үед болохоор ягаад ядуу амьдралыг үз туулсан бэ гэхээр аав нь ослоор баг багт нь өөд болсон. Тэгээд тэрнээс болоод гэр бүл нь нэлээд ядруу хэцүү амьдралаар туулсан. Тэр үед яг аавынх нь оронд аа болж исэн нэг хүн байгаа. Тэр бол Роналдиньогийн ах нь Роберто гэдэг ах нь байгаа байхгүй юу? Өөрөөс нь 9 насаар зөрүүтэй. Тэгэд Роберто гэдэг ах нь болохоор багаасаа бас адилхан хөлбөм тоглодог байжгаад тухайн үед яг мэрэгжлийн хөлбөмбөгийн лигт орохоор болсон. Тэр лигийнх нь нэр гэх юм бол Гремио гэдэг нэрт лигт албан ёсоор мэрэгжлийн тоглолтогч болоод орсон. Тэр үед амар их ядуу байсан тэр амьдралыг яг тэр ядуу амьдралаас гаргасан үнэн тэр ах нь байсан байгаа. Мэрэгжлийн лигт ороод цалин мэдээж нэлээд гайгүй авдаг болоод тухайн үед амьдарч байсан ядуу улсын хорооллоос нүүгээд тэр нүүсэн газар гэх юм бол бас нэлээд гайгүй үнэтэй байр, дээрэс нь гадаана усан сантай тийм байранд хүртэл орсон байгаа. Тэрнээс хойш Роналдиньогийн амьдрал баг багаар тэр ядуу амьдралаас гараад гайгүй болж эхэлсэн. Ах нь мэдээж зэрэг мэрэгжлийн тоглогч байсан учраас тэр үес ахыгаа харж өсөөд за би ирээдүйд ахтайгаа адилхан яг мэрэгжлийн хөлбөмбөгч болмоор байна гэдэг мөрөөдөл нь хэлсэн. Тэгэд ах нь яг нэг тоглолтоор ингээд гадагшаа ийш тийшээ явцсан байх үед нь Роналдиньогийн хувьд гэх юм бол тухайн үед цуг байсан нохоо, помпон гэдэг нэртэй нохоо байсан байгаа. Нохоотойгоо хамт тоглолдог байсан байгаа. Нохоотойгоо тоглож байхдаа одоо тэр нэг Роналдиньогийн тэр гайхамшигт хууралт байдаг шүү дээ. Хууралтын скиллүүд. Тэр хууралтын скиллүүдээ нохон дээр туршаад олж авсан гэж ярьдсан байлээ. Тэгээ мэдээж зэрэг жоохноосоо ахуулаад ахыхаан тэр лигт Гремио гэдэг нэртэй багт нь багасаа тоглодог байсан. Багчуудын одоо хүүхдүүдийн тэр багт нь тоглодог байсан. Тэр тоглож явж байгаад 18 нас хүрээд албан ёсоор тэр Гремио гэдэг багт орохоор болоод ороод анхных нь хийсэн дебют гэдэг тоглолт нь болохоор тухайн үеийн Бразилийн бас нэлээд алдартай багтаа тоглохоор энэ болохоор Дунга гэдэг нэртэй баг. Энэ багтаа тоглоод хоцсон. Тэр тоглолтын дээр хамгийн гол тоглогч тэр тоглолтын гол дүр нь хэн байсан бэхээр Роналдиньо байсан байгаа. Тэгээ яаж гол дүр байсан бэхээр тухайн үед үнэхээр гайхалтай эрх чөлөөтэй тэгээд үнэхээр гайхалтай тэр уур чадвар тэр хууралт мууралт тэр хүмүүсийг бүр тэнхтүүлж толгойг нь 360 эргүүлсэн тэр хууралтаараа ч юм тийм үү те. Тэгээд тэр тоглолтыг бүр ингээд 360 эргүүлээд тэр тоглолтыг харсан өөрдсөн бас нэг өөр багийн тоглогч моголч хүмүүс байгаа шүү дээ те. Тэгээд тэр үеэс ахуулаад Роналдиньогийн хувьд гэх юм бол олон лиг хүмүүсийн анхаарлыг үнэхээр гайхалтай татсан. Тэгээд тэрний дараагаас Парис Сан-Жерманаас Роналдиньог ирж тоглох тийм санал тавиад тэгээд Парис Сан-Жермантай 5 жилийн гэрээ байгуулсан байгаа байхгүй. Тэгээд Парис Сан-Жерман ойролцоогоор 2 жил байсан байгаа. Тэгээд 2 жил тоглож байгаа хугацаанд багийнхаа хамгийн олон гол оруулсан тоглогч болоод Парис Сан-Жерманд нэлээд гайхалтай үүрэг оройлог гүйцэтгсэн. За тэгэж явж байгаад 2001-ээс 2003 онд Парис Сан-Жерман тоглож байгаад 2002 онд нэгэн гайхалтай үйл явдал тохиолсон. Энэ болохоор ямар үйл явдал байсан бэ гэхээр дэлхийн аварга болсон байгаа. Тэгээд дэлхийн аваргт та бүхэн мэдж байгаа ч Бразил тухайн үед дэлхийн аварга болсон. За дэлхийн аварга болоход хамгийн их нөлөөсөн тоглогч Бразилийн хэн байсан бэ гэвэл Бүдүр Роналдо гэж бодож магадгүй энэ бол үгүй. Тухайн үеийн шинэ газар зүйсэн тоглогч Роналдиньо байсан байгаа. Энд дээр Бүдүр Роналдо бол нэлээд нэр үнэтэй байсан ч Роналдиньо бол тухайн үеийн тэр ассист тэгээд дээрэс нь тэр хаалттай цохилт дээрэс нь тэр хууралт тэр багтаа үзүүлж байгаа дэмжлэг ассист спорт нь бол нэлээд гайхамшигтай байсан. Тэгээд тэр яг Бразилийн дэлхийн аваргаас хойш Роналдиньо руу хөлбөмбөг сонирхогчд бүгд анхаарлаа хандуулсан. Тэгээд яг тэрний дараа 2003 онд албан ёсоор Барселоногоос санал ирсэн байгаа байхгүй. Тэгээд Барселона руу Роналдиньо гэрээ байгуулалт явахаар болсон. Тэгээд гэрээ байгуулалаар явж байхад тухайн үеийн Барселона ямар байсан бэ гэхээр тухайн үед 2 жил дараалан зав. Чемс тэр аврагуудын лиг биш. Тухайн лигтээ хүртэл аврагуулж чадаагүй. Дээрээс нь нэлээд ийм уналттай нөхцөл байдалтайсэн тоглолт болгон дээр хожигддог ч байд юм уу те. Ер нь Барселона баг дууссан байна гэж хүмүүс их ярьдаг байсан. Яг тэр үед гэрэл орж ирсэн нь Роналдиньо байсан байгаа байхгүй. Тэр яг үед нь тухайн үеийн яг Барселонагийн дасгалжуулагч менежер өдөрдөж байсан бүх хүмүүс нь халагдсан. Роналдиньо орж ирснээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Роналдиньогийн хувьд та хүн мэдэн шүү дээ. Маш гоё инээмсэглэл үзүүлсэн бүх одоо тоглолтыг
айгуу тийм хөгжилтэй гой уур амьсгалтай болгодог. Дээрээс нь тэр скил, дээрээс нь тэр нэг эрх чөлөөтэй тоглолт нь тий үнэхээр гайхамшигтай. Тэгэд Барселоныг баг багаар ингэж нэг аварч эхэлсэн байгаа. Роналдиньо зөвхөн нэгэн хөлбөмбөгч бүгч орж ирээд тэр чигээр нь өөрчилсөн. Тэгээ тэр үед бас яг Барселонод эд тоглоод Барселоныгийн хамгийн одоо алдартай тоглогч болж эхлээд дээрээс нь хамгийн олон гол оруулдаг тоглогч болж ирж байгаад нэгэн залуу хүү орж ирсэн. Та бүхэн мэдэн шүү дээ. Энэ бол Месси байгаа. Бурхны үг гэж нэрлэдэг. Энэ Месси орж ирээд удаагүй дингэж шинхэн хөлбөмбөгч нь тий Барселоноос гараагаа эхэлж исэн. Тэгэхэд Мессигийн тэр ур чадрыг нээсэн, Мессиг тухайн үед дэмжсэн ганцхан тоглогч бол Роналдиньо байсан байгаа. Үнэхээр тэр үеийн харилцаа бол ах トゥ шиг тийм харилцаатай байсан. Месси өөрөө гол хийх боломжтой байсан л Мессид ассист өгч гол хийлгдэг ч байт юм уу тий. Мессиг үнэхээр дэмжиж өгсөн. За тэгээд тэгсэн ч гэсэндээ Роналдиньогийн хувь тухайн үеийн амжилтаас шалтгаалаад Барселоногийн хувьд гэх юм бол 2006 онд аврагуудын лигт авраг болсон. Тэрний өмнө лигийн бас авраг болсон. Тэгээ үнэхээр гайхамшигтай энэ тоглолтыг үзүүлээд 2005 онд гэх юм бол альпын ёсоор Баллон д'Орын шагналыг Роналдиньо авсан байгаа байхгүй юу? Амжилт нь ингээл дээшээ нэлээ ингэж өсөж явж исэн. За тэгж байж байгаад Роналдиньогийн хувьд гэх юм бол Champions League-ийн авраг болцоод 2008 онд альпын ёсоор Барселоныг орхиод AC Milan руу явахаар болсон. За яагаад ингэсэн шалтгааныг би та бүхэн дараа нь яриа заяа. AC Milan руу яваад 2008-аас 2011 он хүртэл Миланд ерөнхийдөө байж байгаад тэгээд 2011 оноос Барзил руу буцсан. Мэдээж Миланд бас гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Тэгээд Барзил руу буцаад Барзил дээр ерөнхийдөө нэлээд тоглож явж байгаад 2018 онд албан ёсоор зодог тайлсан Роналдиньогийн хувьд. Тэгээд хөлбөмбөгийн карьер бол мэдж байгаа. Дэлхийн авраг болсон, Champions League давраг болсон. Тэгээд Роналдиньогийн хувьд сүүлд ч өөрөө өгсөн ярилцлаганд юу гэж ярьдаг вэ гэхээр Барселонагийн тухайн 5 жил те 2003 оноос 2008 хүртэл байсан тэр 5 жил бол миний амьдралын хамгийн гайхамшигтай он жил байсан гэж ярьдсан билээ. Тэгээ энэ гайхамшигтай хөлбөмбөгч маань зодог тайлаад 2018 оноос уналт эхэлсэн байгаа. Хөлбөмбөгийн карьер үнэхээр гайхамшигтай байсан ч хуу өөнийх нь амьдрал сайн явж чадаагүй. Тэгээ юу болсон бэ гэхээр хөлбөмбөгийн карьераа болсныхоо дараа ахтайгаа хамт нэгэн бизнес эрхлэхэр болсон Робертотой хамт. Тэгээ бизнес эрхлэхэр болоод тухайн үед нэг барилга барих бизнес эрхлээд хууль бус газар барьж болохгүй шүү гэдэг хууль бус газар барилга бариад тэгээ улсаас маш их мөнгөний торгуул ирсэн. Энэ нь болохоор одоогоор $194 мянган торгуул ирсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Роналдиньогийн хувьд гэх юм бол би надад төлж чадахгүй гэж хэлээд. Тэгсэн чинь төлж чадахгүй гэснээс болоод бүр илүү мөнгө нэмэгдээд тэр төлбөр нэмэгдээд сая $385 мянган хүрээнд орсон. Тэгээ тухайн үед тэр Барселонд одуулж исэн тэр тоглогч маань хэрэг мөнгөтэй байсан бэ гэхээр ойролцоогоор шүү дээ. $138 сая байсан байгаа. Роналдиньогийн нийт хөрөнгө шүү дээ. Тэгээд тэрнээсээ болоод хамаг хөрөнгөө тэр нэг хууль бусаар барилга барьсан тэрэнд бас мөнгө явуулаад дээрээс нь тухайн үеийн Роналдо ямар байсан бэ гэхээр яг Барселонд байх үеэс ахуулаад Роналдиньо баг эвдэрсэн байгаа байхгүй юу? Яасан бэ гэхээр уг нь ингээд хөлбөмбөг тоглодог тоглогчийн хувьд маш гайхамшигтай. Гэвч орой шөнийн клубээр явах дуртай. Ялангуяа хүүхнүүдтэй зугаацах бүр амар дуртай. Тэр нь өөрийнх нь баг тийм туршил хобби маягийн болцсон заяа. Тэгээд тэргүүрээ ингээд байнгын шөнийн клубээр яваад заримдаа ингээд бэлтгэлээ таслаад тэгээд нэг алкоголтой нэг шатсан байдалтай бэлтгэл дээр ирдэг ч байд юм уу те. Тэр байдлаас нь тэр нэг ёс зүгөө байдлаас нь болоод Барселона Роналдиньог албан ёсоор өөртөөсөө гаргасан баг, жийсэн байгаа байхгүй юу? Тэр байдал нь Мессид ялангуяа Месси тэгээд тэр багийн тоглогчд нь буруугаар нөлөөлнө гэж үзээд Барселоноос гараад AC Milan руу явсан. Багаар ерөнхийдөө Барселонд багасаа унж эхэлсэн гэсэн үг. За тэгэж яваад Барзил руугаа буцаад тэгсэн мөнгөтэй байсан учраас тэгэл мөнгөөрөө ууж идэл хүүхнүүдтэй яваал те ялангуяа шөнийн клубүүд төр тийм янз бүрийн бүрийн газруудаар яваал тэгэл хамаг мөнгөө хүүхэнд дүрээл те тэгээ дээрээс нь тэр нэг хууль бус зүйлээс болоод тэр баахан үр төлбөрт ороод тэгэж явж хагаад Роналдиньогийн хувьд дансанд нь хэдэн төгрөг үлдсэн гэж бод. Бүхэл бүтэн $138 сая байсан хүний данс ердөө $5 үлдсэн. Тэгэхээр хүн их мөнгөтэй болоод нөхөр гайхалтай байж болох ш. Тэр мөнгийг хэсгэн зургийн дотор алдах боломжтой гэдэг нь яг энэ Роналдиньогийн жишээс та бүхэн харж байгаа бох. $5 үлдээд дээрээс нь тухайн үед Роналдиньогийн хувьд гэх юм бол нэг яг энэ хууль бус зүйлээсээ болоод гадагшаа одоо гарч орохыг хориглосон хэлийн хорио тавилцсан байсан. Тэгсэн чинь хуурамч пассворт үлдээд
гадагшаа гараад тэгээ Парагвай руу гарч байгаа тэр нь баригдаад буцаад шоронд ороод нөө зогсож магадгүй гэдэг үднэс 6 сараар шоронд ороод тэгээ шоронд байж байгаа хугацаанд алдартай хөлбөмбөгч учраас тухайн үед нэг заалны хөлбөмбөгийн тэнцэн зохион байгуулсан. Тэнд юу вэ тоглож байгаа тоглогчтой 11-2 морь ч юм уу тий. Угаасаа би та нарт өөр левелтэй шүү гэдгийг угаасаа харуулсан. Гэвч 6 сарын дараа шоронгоос гарч ирсэн гэсэндээ хүмүүс юу гэж ütсэн байсан бэ гэхээр Twitter дээр алдартай хөлбөмбөгч юу гэж ütсэн бэ гэхээр Роналдиньогийн царай ерөөсөө огт энийхээ болчихчих. Та бүхэн мэдэн шүү дээ. Роналдиньо инээдэг алд тоглож явах бүрдээ инээдэг маш их хэрэгчлөөд тоглож байгаа. Тэгээ ягаад хэрэгчлөөд тоглодог вэ гэхээр аавынх нь хувьд яг өнгөрөхийнхөө өмнө юу гэж хэлсэн бэ гэхээр эргчлөөтэй бай гэж загсан юм байл. Тэгээ тэгж тоглодог байсан тоглогч маань нүүрэнд нь нэмсгэл тодорхой байсан. Яг бол тэр их мөнгө алдсан, тэр их асуудалд орсон. Дээрээс нь тэр үр төлбөр нь үлдсэн баахгүй өөрт нь. Төлөх үр төлбөр нь бүр өртөө үлдсэн. Юун тэр мөнгө төр бүгд байхгүй болсон. За тэгж явж байгаад мань хүний хувьд гэх юм бол эмэгтэйчүүдийн тэр амьдрал одоо юу гэдэг яг ихнэр мэхнэр гэдэг юм байхгүй. Нэг 2012 оноос нэг хүүхэнтэй өргөдөг байжгаад тэгээ тэр эмэгтэйтэйгээ 2016 онд ерөөхдөө харилцаа жоохон байхгүй болоод тэгтээ бүр ингээд хоёр эмэгтэйтэй гэрлэг хойлонтой цуг ингэж хамтран амьдэрдэг. Одоо гуруула цуг амьдэрдэг гэсэн чинь хоёр их нэртэй юм шиг заяа. Тэгж амьдэрдэг байсан ба. Тэгээ хүүхнүүдэд хамаг мөнгө өрөө. Тэрнээсээ болоод нөө хүүхэн ингээд сасныгаа сална гэж хэлэнгүүтээ сасныгаа дараагаар Роналдиньогоос бас амар их мөнгө авч салсан байгаа шүүхтэж байгаа. Тэгээ ингээд хамаг мөнгө алдаад юу ч хөө болоод нөгөө нэг инээдэг хүмүүс маань гайхамшигтай инээдэг хүмүүс маань царай нэмсгэлэхгүй. Тэрний дараагаар 2022 онд ээжигээ коронавигоор алд. За тэгээд хүмүүс маш санаа зовдсон. Роналдиньогийн пенүүд бол Роналдиньогийн хувьд гэсэн гэрээсээ гарахаа болоод архинд орсон байсан бүр. Гэртээ байнга арх уудаг. Тэгээ бөмбөн өөр мөртөө. Тэгээд өөрийгөө санд дурсах зүйл нөх юм бол зөвхөн өөрийнх нь өмнө үзүүлж байсан амжилт гайхалтай тоглолт байсан тий. Тэр үед Барселонагийн үед дэлхийн аварга болж исэн үеч тийм үү тий. Энэ л байсан. Үлдсэн ганцхан зүйл шүү дээ. Барьж үлдсэн ганцхан зүйл нь. Тэгээ энэгээр л өөрийгөө бахархдаг байсан. Тэгээд хүмүүс яана Роналдиньо баг амиа орлож байгаа дээ тий. Маш хэцүү амьдралд нь юм зүйл тохиолдсон учраас тэгж бодож ирсэн чи Роналдиньогийн хувьд гэх юм бол 2022 онд яг тухайд 2023 онд өөрийнхөө нээтэд нэг зураг тавьсан нэг яг бас нэг парти хийж байгаа зураг тавьсан байсан. Тэгээ хүмүүс тэнд нь маш баярлалаа. Ягаад бол Роналдиньо гайгүй байгаа юм байна. Цоглог хэвээрээ байгаа юм байна гэж баярлсан. Гэсэн чи Роналдиньо буцаад хөлбөмбөг одоо зүйл рүүгээ эргэж очоогүй ч гэсэндээ яг нэг хөлбөмбөг хаяа тоглож байгаа тэр бичлэг юм зураг мөрөг нь харагдчихсан. Огт инээдгүй. Царай нь бүр ингээд өмнө тэр амар их инээдэг зүгээр л ингээд амар смайлтай байсан тоглогч маань огт смайлгүй болтсон байсан. Тэгээ маш хэцүү амьдралыг одоо үргэлж ингээд туулаад хэцүү зүйлийг авч явж байгаа. Гэвч тэр нэг хэдэн сая долларын өрийг дарцсан байсан. Тэгээ энийг бол Месси одоо хүртэл би дараагүй гэж хэлдэм байлээ. Гэхдээ Месси дарсан байх амар магадaltaй. Яг бол тухайн үед Мессиг анх тэгэд дөнгөж орж ирсэн шинэ тоглогчийг гаргаж ирсэн. Дээрээс нь тусал дэмжсэн ганц хүн бол ассист хийсэн ганц хүн бол Роналдиньо байсан учраас Роналдиньод тэр одоо өөрийнх нь тэр ачийг хариулаад мөнгө өгсөн бах хамгийн өндөр магадaltaй. Гэхдээ Месси бол тэрнээс татгалцсан юм байлээ. Гэхдээ яг хэн өгсөн тодорхой. Ямар ч Роналдиньог дэмждэг нэг хүн бол өгсөн нь бол тодорхой. Тэгээд энэ гайхалтай хөлбөмбөгчний талаар яг баг зэрэг маш товчхон ярьчлаа би. Удаан ярихыг бол хүссэнгүй. Та бүхэн тэгээд өөр миний мэдэхгүй зүйл байвал доор хэсэгт үлдээж болно шүү заяа guys. За тэгээд өнөөдөр энэ хөлбөмбөгчний талаар сонсоод таалагдсан бол лайк дараад subscribe хийгээд өгөрөө guys. Дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр баяртай. Bye.